Хаврын сүүл зуны тэргүүн заргарахтай зэрэгцээд нүүдэлч малчтын нуруу тэнийн. Урт удаан өвөл хаврын ард гарч төлөм малын дуу хотоор зангинаж цэцэг ногоо дэнжиг чимхээр аргачгүй bizээ. Мал хөнгөлөх, уург хүртэх ёсон. Төв аймгийн бүрэн сумын малчин Дамбадаржаагийнх тал булгатан хаварчиж байна. Өнгөрсөн өвөл өнтөө орсон болохоор адуу мал нь тарга твэрэг сайтай. Тал нутгийн үзэмж үржил шимбүрдсэн сайхан нутаг. Малчин хийгээд адуу хоньны явааж. Манай энэ тал булг гэдэг ер нь та дээрийнхэн бүс дордог их үржилийн сайтай нь сайхан нутгийн манай энэ тал булг гэж энэ ус болохоор жилийн дөрөв үйлрэлд байдаг. Өвөл хүйдэр тусмаа харзалж гарч идэг жилийн дөрөв үйлрэлдэг сайн гардаг. Манай энэ ер нь ямар ч таван гүш юм л ямар ч мааланд их тохиромжтой сайхан нутгийн их олон төрлийн ургамал гардаг. Одоо ингээд хожир ус их сайтай дэрэс бот их сайхан гардаг. Ер нь энэ өөр талдаа өдр Улаанбаатар юу их сайтай төрөл ургамал их гардаг. Даазар хяг ерхөг ялгнуудад тэгэл энд хаг мөр хөвтэй хоног сомраг их л олон төрлийн ургамал гардаг. Мал их сайхан даргалдаг. Их сайхан өгөөчтэй юм туу манай энэ талбал гэдэг одоо. Манай энэ нутаг одоо ер нь дачирхан жигсэн өвс нь их өндөр гарахгүй ч дачирхан гарахтай энэ гарчгүй ургамал нь шим юу их сайтай. Тэгээд мал их даргалдаг. Ямар ч үлрэлсэн мал их сайхан даргалдаг. Өвөл энэ тал дээр байж өвөл энэ эцтэй жалга сархаа ихтэй. Өвөлийн жалга сархаанд нөмөр дуулаад ихтэй. Ер нь ямар адуу мал байсан тэр аливаа мал дээр их л тохиромжтой сайхан хангаа манай самбуу сайд гэж манай сумын төрийн том төшөөн манай энэ яг энэ булгийн хэцэд төрж сүм байдаг. Манай одоо ер нь энүүхийн өмнө нарын бууцгаа энд дөнгөтийн цоодл гэж ардын уран зохиолч төрийн сэргэл түн ер нь арын бууц гэж өөр одоо энэ километр хүрэхгүй газар энд төрж сүм бай цоодл гэж. Тэгээд өчөө одоо тэгээд манай ханаас энэ бүр их олон өндөрсөн дөө. Манай одоо тэгээд манай хадамаа улсын авраг малчин дарин жилүүний давг гэж хүмүүс энэ яг энэ хонхрын хүн байна. Хаврын сүүл зуны ихэнх сард нийт нүүдэлчдийн дунд зайлшгүй хийж гүйцэтгэх ёстой нэгэн үйл нь адуу малан хөнгөлөх ёсон. Нэгэсэндээ бидний өнөө ярьдаг гендрийн асуудлыг шийдэж их мал эцэг малын тэмцвэр тарьцааг тогтоож өгөх хэрэг. Өчигдөр Дамбадаржаа хүүхдүүдийнхээ хамт арваад үрээгийн хашжээ. Уулын хавар засгайлж явах үед нь эхлээд хавар эртхэн засчихвал бас арай дээр үдэг. Энэ жил тэгээд манайх энэ 5 сард одоо өнөөдөр энэ бар өдөр сая өдөр болохоор үрээгээ хөнгөлөх гээд ингээ барьж авчиад одоо үрээгээ хөнгөлөх гэж байна. Адуугаар нь бас нэг эвэл жил нь бар нохоо өдөр засах эвэл өдөр засхан сайн байдаг. Тэгээд өнөөдөр бар өдөр учраас эдээ үрээ хөнгөлөх гээд ингээ барьж авчиад хөнгөлөх гэж байна. Богмалыг богмалыг бол нь бас зуны ихэнх сарын шинийн 3-нд засдаг тийм заалттай өдөр байдаг. Тэгээд шинийн 3-нд л хөнгөлдөгдөө. Тэмээ бол хаврын дунд сарын 17-нд ерөнхийдөө нийт Монголоор явах дэлгэр байдаг. За бусад одоо адуу болоод хойно бол зуны тэргүүн сарын шинийн 3-ны үед. За зарим нутгаар шинийн 9 ч гэдэг. За ерөнхийдөө сондгоо тоотой өдөр. За адуу бол бар нохоо өдрөө голчлоод хөнгөлж явах жишээтэй. Гэхдээ ер нь бол энэ бол нөгөө байгаль цаг уур тухайн жилийнхаа сэрүүн байх уу, үт батх нь хэрэг байна, малын таргууч хийж авсан байна гэдгээс их хамаарат хоорондоо хөдөлж болно. За нийт одоо тархас нь бол саяны дээд орцсон хугацаанд байх. Одоо 12 жил бодох бар нохоо хоёр бол адууны одоо мөр жилийн гэсэн шүү дээ. Илтгэж жил. Бар өдрөө ялангуяа одоо зарим нутг бол харьцан өөр байдаг. Зарим нохоо өдрөө унгаа барьж гинүү, бар өдөр унгаа тавьж гинүү, аль аль нь бол өөр өөр гэсэн бэлгэлтэй. Нохоо бол ерөнхийдөө гэртээ орхон
одоо хичнээн хоол явсан болох ч буцаад ирдэг учраас нохой өдрийг хэрхэмлээд байх жишээтэй. За адуу бол бар өдөр бол эртээ бяртаа учраас хээрийн амтан ортохгүй гэсэн утгаар бодоод тэгээд бар нохой өдрийг бол сонгож ерөн тэр унаг барих үгүй одоо саах засахтай бол энэ өдрүүдийг харж байгаа гэж жишээ. Энэ жил өвөл хавар ер нь их сайхан байлаа. Тэгээд энэ царигтай сайхан орц өрөө азарсаад ирвэл тохгүй тэгэл хөнгөлөх гэж байна. Энэ сатай болохоор зэрэг гүүрах гэдэг энэ залан хөдлийн өрөөний чинь тамиртай юутай болохоор азарсаад гүүгээ хурааж гүү хурааж адуунаас байцгүй дастаа болохгүй. Тэгээд засахгүй бол азарсаад ингээд болохгүй байгаа. Сарай нөгөө цагаа идээд өмсөн сарай хөнгөн туранхайхан нөгөө цагаа идэж махалчаагүй вахтан засахаар сарай хөнгөн байдаг. Тэгээд бас ийм үед хөнгө засчул хөнгөн байдаг. Намар одоо жоохон махал таргалцсан үед эдгээр засах бас арай хүнд эдгээр эдгийм шиг үүдэг. Тэгээд энэ үе чончоод эдгээр хөнгөлөхөд эдгээр арай хөнгөн байдаг. Тэгээд үе чончоод одоо хөнгөлөх гэж байна да. Бар нохой өдөр эвэл өдөр нь засах бас адуундаа хэвээлтэй хөнгөн юу байдаг. Бас эвэлгүүд жоохон бас буруу харчил өдөр засчих өрөө нөгөө засч байгаа малдаа их юм уу. Бас тэгээ соён готож бас энд тусалдах юутай учраас бас сайн өдрийг сонгодог. Соёнх гэдэг нэг нь бол адуун дээр ярих л да. Одоо малын засаад хүндрээд одоо өнөхөд яг зассны дараа мал бол ингээд халуун биетэй байгаа шүү дээ. Хөдлөхгүйгээсээ болоод жаахан зогсох юм уу? Жаахан тэгээ даарад салхи авчгаар нөгөө ингээд зогсчихно. Тэр үед одоо ерөнхийдөө тэр засаа хүндрээд за тэрийг бас соёнгох гэж байгаа. Тэгээд соёнгохыг бол эмчлэхэд бол за монголчуудын нийтлэг одоо төвөмөл тархсан бол ардын бор арга байна л да. Тэрний нэг нь бол хамгийн үр дүнтэй эмчлэх нь бол засаал нь хүндэрсэн байх үед бол хар модны холцсон. Одоо чанж уулгана. За энэ яг ардын үгээр бол тэр одоо мал одоо засаал хүндрээд биеийн хөрөө даарцсан байгаа учраас биеийн дулааны нэмэгдүүлж одоо бүлээцүүлээд хөдлөх хөл арга хэмжээ авч байгаа гэсэн. За мөн дараагийнх нь бол хар модны одоо бох байна. Энийг бол ер нь бол ихэн болоод дунд чатнууд нь бол аль алинд нь утах юм уу одоо хандлаад өгөх юм уу тэрээс хамаарна. За түүний дараагийн концепт нь бол адууных нь өөрийнх нь засаа юм. Манай монголчууд одоо адуу засахдаа адууны засааны одоо заавал хоёр засаа байгаа, нэг нь бол сүүлэнд нь үлдээгээд нөгөөх нь бол бас яг ихэнхдээ бол хайчдаг. Гэхдээ бас тусгаал аваад нэг үлдчихдэг тал бий. За ялангуяа бас өхөр одоо хөнгөлж явах үедээ үлдсэн тэр засааг бас хадгалчихна. За тэгээ хадгалчаад тэр адуу тэр засааг хөндрөх үед бол тэр засааг усан буцалгаад хандын өгч нэг осноос нэг эмчлэх арга байна. За үүнээс гадна бас маш их арга үйл дээ. Тамхиар утах. За тэгээд жаахан хөнгөн шогшуулж үзэх. Ер нь бол ер нь мал амтныг аль үед одоо зассныхаа дараа хөдлөж идэг. Хөдлөж одоо биеийн дулаанаа алдахгүй ингээд сайхан явах юм бол тэр засаал хүндрэхгүй. Харин жаахан тэр зогсоолд салхи авчих юм бол ер нь тэгээд хүндэрнэ. За ялангуяа тэр адуу бол ер нь их осолтой. Ер нь хураг ишгийг нэг настайд нь, тугалыг хоёр настайд нь хөнгөлдөг бол унгыг үрээ болгож байж хөнгөлдөг. Ер нь тэгээд баг мал дээр бол ер нь заахалт бол самтны ирж бас илбэлцэж хөнгөлцөж инээд наа цаана болдог. Ингээд бод үрэн дээр бол яг ингээд өөрснөө ингээд амтай хтууд ингээд өөр зүрийн саагаад бас нэг зүгээр өөр зүр ингээд өөрснөө хөнгөлчдөг. Улсыг бас их хөнгөн гэж үдгийн тэр нь болохоор бас энэ адуундаа энэ жишээ нь адуу яхад бас энэ адуунд эвэлжилтэй үнээр хөнгөлүүлэх одоо бар нохой жилтэй улсаар ч юм уу тийм улсаар хөнгөлүүлэх энэ бас арай хөнгөн анхнаас нь сурчаад бас хөнгөн гартай хүн гэж хөнгөн гартай үнээр л хөнгөлүүлэх нь мал хүндээ хэвээлтэй сайн байдгийг байх юм. Засах хүн гэж тустай байна. За зарим нутагт бол засаалын багш гэж
засгыг хэлдэг. Тэр засгыг ямар учиртай хүн байдгийг гэхээр гар хөнгөнтөө мал засаа одоо тэр засаа нь хөндөрдгөө тийм болсод. Манай монголчууд нөгөө засаа хөндрөх үед нь үеэс сэргийлээд бол нохоо гэж ах застдаг ясныг бас бий. Тэгэхээр нохоо яагаад застдаг юм бэ гэхээр яг нь нохоог бол өөр нь бол гүлгэн байх үед нь ч юм уу том үед нь ч юм уу засч юм л да. Нохооны хамгийн гол онцлог нь нөгөө хичнээн зассан боловч засаа нь хөндөрдгөө гэж үздэг. Тэгээ тэрнээс яг нэг дом болгож нохоогоо бол нэг чимэгчих одоо хөнгөлчих тал байна л да. Энэ арга бол нэлийн угсаатны зөв хэрэгтээр харахаар бол яг цөөхөн хэрэглэдэг. Өөрөөр нохоон засаа юм шүү. Тэр бол нэг мал одоо тэр засаалаас одоо хүндрээд өвчлөх үед бол нэлийн хүн чаданд бол нохоон засаа бол эмийн журмаар бол хэрэглэгдэн. Жишээлбэл нохоон засаагаа одоо буцалгаад ч юм уу тэр шүүсийг нөгөх тийм л одоо зориултын нэг арга л да. Гэхдээ энэ бол нийт одоо монголчууд бол харах бол нэг өргөн хэрэглэгдэхгүй. Урд хөлөөр хашчихгүй. Өдрийн сайныг өнжин хүлээн байж энэ үйл анги гүйцэтгэв. Газар орон цаг агаарын байдлаас хамаарч нутагт энэ хугацаа өөр байна. Чинаадах юм. Хөлөө. Бажоочи. Тат. Яасаа илчи. Үрээ агтлах энэ ёс өөрийн гэсэн дэгж аяг дараалалтай. Энэ ажлыг гэрийн эзэн хоёр хүүгийнхээ хамт төвөггүй амжууллаа. Харин адуу малаа хөнгөлөхдөө өдрийн сайныг хүлээхээс гадна жил гариг нь таарсан гар хөнгөн хүнийг олох хэрэгтэй. Тэр өргөдөж ирсэн хүн нь аймгийн авраг малчин Өлзий далай. Хөдлөнгөө болгочоос асан шүү дээ. Нэг туушин дохгүй тэгсийгэл тэгж говарж явал туушинд бол тусах гарна. Туушинд дэж явсаад тэгэл нэг хэтмүтийн ялгаж өгч манай өвөл зааж өгсөн. Тэгэл хэтмүтийн ялгаал тэгэл тачхад гайг бол байдаг. Тэгэл тэгэл модон тийм ээ. Гархуу тий. Хотог хэрэг бол нэгтэйгэн хотог. Тэгээд савслаг гэж байдаг юм шиг модоор хавцаа. Одоо энэ бол зоон дор сасч байна. Ер нь морь адуу өнгөлхийг яаж хинээс сурсан юм? Өвч зааваасаа сурсан та. Оноо өвөө тэр адууч юм байсан. Нэгдлийн адуу малж байсан. Тэгж бол орсон. Алдар тавны хурдан хорт гэснээ бол хүн засахгүй шүү дээ. Энэ үгээр мөр хийчихээ гоё мөр болондоо гшиний засчихна. Тэгээд үрээ юм ерөнхийдөө хөнгөлөн дөө. Засаатайгаа бол одоо адрахсаад өөр айл ядуур тэгэл алга болчихно. Адрахсаад хаамаагүй явчихна. Тэгээд мөр болгож мөр болгох нь тэгэл засахгүй бол. Адрах тавья гэснийг засахгүй. Гараа одоо ингэ яас угааж барьдаг юм уу? Ямар учиртай? Гар амт нохоо мал далаалахгүй л гэдэг юм лээ. Төөс угааж болно. Угааж болно.
Би юу мэдгүй хөнгөн гартай хүнд гартай гэж дээр уусууж ярьдаг юм. Тэгээ хүнд гартай уусууд нь бас ойшил юм хооч. Юу бол сахтагаагүй. Энэ цагаан халшин саяалгатын шоонда. Мал хөнгөлөхөд төдийл олон багаж хэрэгсэн шаардлагагүй. Нарийн хурцлсан эртээ тонгоргоор эхлээд арьсын нисгэж төмсхийг гаргана. Хөнгөлөх хутга нь нарийн үзүүртэй нэмгэн хутга байхаас гадна тэр хутгаа хадган дороогоод мандин хадгалж зөвхөн мал хөнгөлөхтөн хэрэглэнэ. Төмсхийг сайтар мушгиж хавчна. Нис ажиллагаа хийж байгаа хүн гартаа эвтэй байхаас гадна тэнхээтэй байх шаардлагатай. Агрыг харахгүй тэгээд харж үйж байна. Агрыг харж үйж. Эсвэл яг нэг бүтэж яалагын сан. Яаж холж юм бэ? Адуу хөнгөлсний дараа сумнаас хурдан өднөөс өнгөн дүүр цусан цагтаа хатаж өвчин өдөртөн эдгэр гэх мэтээр ерөөл хэлдэг. Нүүдэлчдийн амьдралын нэгэн ухаан нь өөрийн сурсан мэдснээ газар дээр нь үр хойчтон сургахад оршдог. Үрээ ахтлах ажилд хүч нэмж байгаа хоёр хөөж гисэн аав ах нарынхаа хийж байгаа бүхнийг нарийн ажиглана. Хүссэн ч эсвэлсэн ч адуу малаа хөнгөлөх цаг удахгүй ирнэ. Нар жаргахаас өмнө энэ үеийг дуусгах учиртай. Мал хөнгөлсөн айл 3 хоног гадагшин сүү цагаан идэ арих сэлтийг гаргахгүй хатуу цээртэй. Цээрийн хугацаанд идэ будаа гадагш гаргавал малын засаа хөндөрч гарз гарна гэж үздэг. Зарим нутагт мал хөнгөлөх хүний баруун гарын ойролцоо хүүдийтэй шар будаа хувинд цийдэм хийж дээр нь даллагын сумыг уртааш нь харуулдаг. Мал хөнгөлсөн 3 хоногт хотноосоо юм гаргавал хөнгөлсөн малд нь өвчин зовлон ирж хамаг уйнаан гадаг шалдан хэмээх ихээхэн цээртэй. Тун аргагүй болоод хүнд жаахан ааруу сүүгсэн. Гэтэл маргаашаас нь мал хорогдоод хотонд чон ороод хэмээн ярь цууга малчин хүнтэй олон л таарч байлаа. Үнэхээр ч тийм зүйл болоод байдаг гэдэг. Үүнд ямар нэгэн учир холбогдол байдаг болоод тэр бизээ. Засаал одоо мал хөнгөлөд 3 хоногтой юм гарахгүй гэдэг. За нохоо шууган дээр нь бол тэр засааг өнөрлүүлэхгүй гэж. Одоо жишээлбэл мал зассан хүн одоо гараа угаасан тэр угаацын хүртэл нохоод өнөрлүүлэхгүй зайшгүй одоо цэвэр газар ч юм уу дээрээс нь шороо хайчиж ингэж бол үнсэн дээр ч юм уу хийжээж ингэж нохоо өнөрлүүлдэг. За энэ ямар учиртай юм гэхээр ер нь бол нохоо хэдий одоо засаанд хөндөрдгөө тэр хөнгөн гартаа нохоо зассан хөнгөн гартаа болно гэдэг боловч нохоо өнөрлөнө гэдэг бол нэг харахтан амтэн учраас тэр мал өнөрлөж бас гим суучна гэж үзэж байгаа юм. За нөгөө талаасаа тэр 3 хоногтой бол ер нь гэрээс ер нь айлаас ч бас юм авахгүй те. Тэр бол ер нь талдаг авах баснаа тэнцэж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл засаа гэдэг бол хилэнцгүй мах. Түүнийг эднэ гэдэг бол өөрөө тухайн хүн бол амтны амт таслахгүй одоо буян үлдэж яах гэсэн үг л дээ. Тэгэхээр тэр одоо даллага авсан гэдэг юм уу тэр буян үлдэж байгаа учраас тэрийг бол ер нь гадагш орн гаргахгүй. Бог малыг зуны ихэнх сарын бар нохой өдрийг сонгох хөнгөлдөг. Мэдээж адилхан мал учраас саяын адуу үрээ хөнгөлөх үеэс төдийлөн ялгагдахгүй. Нэг үрээ хөнгөлөөд дараагийн адуу хөнгөлөх хооронд гэртээ засаагаа чанаж боловсруулах ажил үргэлжлэнэ. Бог малын болоод бярууны засааг чанаж болгоод шар будаа хин хэрэглэх бол адууны засааг галд нурамд хийж болгоно гэдэг.
Одоо ингэ болчихж байгаа юм тийм. Одоо ингээд болчлаа. Ингээ харж байгаа л эргүүлж байгаа л тэр. Эргүүлж байгаа л ингээ ядраал гараад ирэв. Яг өөрийнхөө идэхээр шүүр хийж гаргаж чийдэж болно, ингээ сайн болгож чийдэж болно. Түүхийн бүхэдэж ялгүй ингээд булаал энэ болол иддэг байсан. Одоо тэгээд бас их нотрон сус ирж энэ итмэлэг сайн ингээл энэ түүхийн бүхий идээд болсон байна. Дэрийн одоо бас авчрын зай мэдэхгүй л. Засаа эзнэр хүний биед уураг амин дэм тэжээл эрчүүч өгөөд бөөрийн дутагдлаас сэргийлж цусан хангамжийг сайжруулан цус багталтыг эмчилж 5 цул эрэхтэнд бүгдд нь жигд тэжээлүүлдэг хэмээн ярилцсан бий. Олон талын өвчнөд ч тустай гэдэг. Энэ бол эмч эрдэмтдийн хийх ёстой ажил. Ямар тач бидний багт засаа идэх нь хүүхдүүдийн хувьд магсааг нь гаргаж өгдөг сайхан үйл байлаа. Гэр зуур засаа идэж байх хооронд Дамбадаржаагийн хоёр хүү өөрсдөө үрээгээ хөнгөлж эхэллээ. Ингэж л нүүдэлчдийн мэдлэг удмаас удамд залгана. Дараа жил дахиад л хөвөрнө. Талблагт өнөө жил сайхан зам болох нь гэ.